Сэвтэй захирал өрөөндөө мөрөөнтэй ярилцаж байдаг. Эваны бүлгэс зөвхөн нэг хүн өгсөн. Мөн Ниро гэдэг хүүхдийг үхээсэй гэж үнэхээр хүсч байсан болохоор түүнийг Кайпес руу явуулсан боловч тэр Кайпесийг алчглаа. Чи түүнийг алах гэж оролдох тусам тэр наачиг хүчтэй болно. Тарайг өгсөн болохоор Гай нутхгүй хөдөлж эхэлнэ. Ямар ч байсан сүүлд Ниро Эван хоёр үлдэх бололтой. Гайны айрам над дээр ирэхээс өмнө тэр хоёроос бусад бүх хүнийг ал. Ойлголоо. Ниро Неря дээр ирээд би үргэлж чамтай хамт байх болно гэд аргадаж байхад Сэвтэй захирал аль хэдийн ажиллаа эхлүүлсэн сурагчдаа нэг нэгээр нь алж байдаг. Харин Ниро онгор багшийн Сэвтэй захирлын талаар ярьсныг санана. Кадия бурхны тулдааны сургуулийг төгссөн. Дараа нь Эксканумын дараагийн үеийн сурагч болсон. Симээгүй бас ичимхий охин байсан. Гэхдээ өсөж томрох тусам түүнээс зарим сэжигтэй төрх гарч ирж байсан. Хэрвээ түүний сониуч зан эхэлсэн бол эргэн тойрны хүмүүс нь түүн рүү яаж харж байгааг огт тоодоггүй. Түүний хамгийн их сонирхдаг зүйл бол үхэл. Юу ч байсан хамаагүй. Өгсөн зүйл харах юм бол тэр яг л дурлсан юм шиг судалдаг. Нэг өвөл тэр луугийн цогцыг олоод луу маш их манатай байдаг болохоор биеийн температур нь удаан хугацаанд хадгалагддаг гэж хэлээд луугийн бие рүү орчихсон. Тэрний найз нь айсандаа зүгтсэн. Маргааш өдөр нь багш нар түүнийг хайгаар ирсэн. Тэгсэн тэр луугийн дотроос бөөн цус болчихсон гарч ирээд миний зөв байж гэсэн. Сургуулаа төгссөний дараа тэр бүрэл галз үзүүл хийсэн. Түүнд кундун болон нитрамус шиг мана байсан ч хүсэл нь байгаагүй. Гэхдээ тэрний хүслийг харуулсан цорын ганц зүйл бол Лугардын нүд байсан. Дараа нь тэр Лугардын нүдийг хамгаалах ажилд хүсэлт гаргасан. Ихэнх хүмүүс энэ ажлаас зүхтаадаг болохоор тэр шууд л төвшөөрөгдсөн. Ажлаа авсныхаа дараа өдөржингөө л тэр болдрыг ширтэх болсон. 2 жил өнгөрсөний дараа түүний зан авир өөрчлөгдөж хэвийн бус зан үйл хийдэг болсон. Тэгсэн нэг өдөр тэр Лугардын нүдийг хамгаалж байсан бүх хүмүүсийг алаад тэдний цусыг ууж тэр бол өөрөө төлөвлөгөө юм гэж хэлсэн. Эзэнт гүрэн тэрнийг хүн байхаа болж Секнумын мангас болсныг мэдэх ёстой байсан юм. Түүнийг шоронд орсны дараа мөрөө ганцаараа ирж түүнтэй ярилцсан. Үүний дараа тэр үлгэр жишээ хоригдол болж дахиж хүмүүсийг хороохоо болсон. Хэдэн жилийн дараа тусгай өршөөлөөр суллагдаж дахин байгуулсан Эксканумын захирал болсон. Өөрөөр хэлбэл Секнумын хүч чадал донтож мөрөөний доор орсон. Үүнийг сайн санаж ав Ниро. Хэрвээ тэр түрэмгийн авир гаргавал ганц дагаалтаар толгойг нь тасал. Ниро шууд тэрнийг дайсан гэдгийг нь хэлсэн. Захирлын нараас Терасо гарч ирээд дайралтанд нь өртчихдөг. Тэгснээ Секнумын өгсөн хүчээр шайд нэр дэвшигчийг үнэхээр алж чадах уу гэсэн Эван хурч ирээд Терасо гэмтээсэн байхыг нь харснаа маш их уурлаж Сэвтэй захирлуу дайрсан тэр нь Сэвтэй захирлыг өнөлгөө цааш яваад Ниро Нерэ хоёр дээр ирнэ. Тэгэхэд Ниро өөрийн сэлбэндээ тэр дайралтыг шингээсэн урд нь Секнум хальт үзэгдэх шиг л болно. Учир нь шайн сэлэм Арктейн манаг өөртөө шингээж авдаг. Тийм болохоор Секнумын манаг шингээхээс татгалзах хэрэгтэй. Мөрийн хорон санаатай болсон шалтгаан нь ч бас Секнумыг 3 хувааснаас л болсон. Сайн байна. Энэ бол сурагчтай хүмүүжүүлсний сайн тал гэснээр мангас төрхөндөө ороодохдаг. Тулаан дундуур Ниро мангас болсон Сэвтэй захирлын дайралтыг шингээсэн Секнум гарч ирээд "Өр минь, миний хүү, чи үнэхээр хүмүүсийг Лугардын хүүхдүүд гэж бодож байна уу? Хүмүүс бол дэлхийн хамгийн харгас оршихуй. Чи тэднийг үнэхээр гэрлийн удам гэж бодож байна уу?" Манзаки мөрөөний хэлснээр Ниро Эван хоёрыг ухаан алдуулаад бусдыг нь алхаар дайрж эхлэхэд тарайг гарч ирээд бусдад цаг хожиж чадна. Харин Ниро хоосон ертөнцид ямар ч юм сонсохгүй, үнэрлэхгүй, юу ч мэдрэхгүй байхад тэрэн дээр Ниро "Миний хүү" гэсээр Лугард цэцэг хэлбэртэйгээр гарч ирнэ. "Ноён Лугард, намайг таних байгаад баяртай байна баатраа. Жад бамбай уулзах Тэнгэрийн хаяанд бүх үнэн бий. Чи үргэлж өөрийнхөө хөв тавилан буруутгадаг. Яагаад би эмгэнэлтэй хөв тавилантай төрсөн юм бэ? Яагаад би бусад чиг жирийн байж болоогүй юм бэ? Хүү минь, чи жинхэнэ ханахыг ойлгож чадахгүй бол ихэнх итгэл найдварыг ч ойлгохгүй." Ниро нүдэн нээсэн тарайг байхыг хараад баярлана. Нөгөө талд Эванч бас шархан эдгэрээд босоод ирнэ. Тэгээд манай хэд тал талаас нь дайрсаар байгаад мангас болсон Сэвтэй захирлыг алж чадна. Тэгсэн тарайх бүр өгсөн биеийг нь хэрчээд л байдаг. "Тарайх, одоо зогс. Энэ дууссан. Миний уу гашуу дөнгөж эхлэж байна. Тарайх бойл, Ниро чамайг өгсөн гэдгийг сонсоод унтаж чадаагүй. Энэ үеэр ийм зүйл болон гэдгийг мэдэж байсан юм"
Кадия, би чамд бардамнах хэрэггүй гэж хэлсэн. Чи үнэхээр бардам байгааг хүссэн бол Бурхныг хүртэл хуурах ёстой гэд баахан мангасуудтай хамт Эксканумд ирсэн байдаг. Цэвтэй захирлыг алсны дараа дайралтанд өртсөн террасуу дээр Еван ирсэн. Террасуугийн шарх улмал томорч байсан гинэт Секнум урд нь гарч ирээд чи яагаад эльфүүд болон хүмүүсийг өөрсдөө удирдахаар бүтээсэн төхөөрөмжийг устгахаар оролдоод байгаа юм бэ? Хайр, найз нөхөд, итгэл найдвар, эдгээр зүйлсийг хүмүүс өөрсдөө удирдахын тулд бүтээсэн гэж үү? Чи одоо хүртэл ойлгохгүй байгаа юм уу? Хүмүүс ийм хийсвэр төхөөрөмжтэй байхдаа л зүхтаж чадна. Хамгийн том айцаасаа тэд аавыгаа Лугард биш байж магадгүй гэх айцаасаа болж ирээдүйд бие биенээ устгаж болно. Гэсэн Лугард Еван дээр бас хүрээд дэрнэ. Хүмүн, чиний төрөлхийн зан чанар үүнийг зөвшөөрөхгүй. Зөв сонголтыг чи мэдэж байгаа. Гэсээр хартал террасуугийн шарх арилжчихсан байдаг. Тэгсэн Эксканумын гадна Секнумын найрам ирнэ. Нероч тэр биднийг алах байсан юм бол яах гэж өсгсөн байна? Энд ямар нэг том шалтгаан байна гэж бодоход тэдэн дээр Гаин зэргүүттэйгээ ирнэ. Харин дотор Еван, Нерия, Террасо болон Янс дээр мөрөө нэрцэн. Даанч тулгалдаад барахгүй болохоор мөрөө Еваныг аваад гарсан. Гайо нэрцэн. Чамааг унгах болно гэсээр тэр хоёр тулгалдаж эхэлнэ. Мөрөө Гаин хоёр Эксканумд сурдаг байхдаа хоорондоо байнга тулгалддаг байсан. Мөрөө Гаиноос хүч чадлыг сурч Этрамус Кундун хоёроос ичидийг сурсан. Тэгээд Гаин берсерк болоод дайрсан ч бардаггүй. Этрамус Кундун бид бүгд чамайг найзаа гэж боддог байсан. Тулаан дундуур Гаин бүх хүчээрээ сэлмээ далаасан. Тэрийг мөрөө ганц хараараа барьснаа сэлмийг нэвдэлж Гаиныг хүн чархтуулна. Террасус ирээд юу болсныг асуухад нь Нерия зэвтэй захирлын нэмэх замбраагүй байдлын хоронд өртөөд үхэх төгснийг тэр хорийг нь Еван өөртөө шингээснийг хэлнэ. Еван одоо хаан байна? Шархтсан Гаин хурдан явж мөрөөднийг зогсоо. Та хэд л түүнийг зогсоож чадна. Өөхөх байсан ч түүнийг зогсоогоорой гэд өөрийн найрмыг Нерод өгнө. Нероч босгочдын найрмыг удирдаад хамаг хурдаараа явж байхад тэдний урд бүх л хотыг ганц дайралтаар устгах чадвартай аврах руу гарч ирээд дайрсан. Нерод тэр дайралтыг нь өөрийнхөө сэлмдээ шингээн. Архтэн, гэхдээ чи мөрөн биш. Бидэнд цаг алга. Нөгөө талд Еван аавтайгаа уулзахын тулд хамаг цусаа гоожулсан байхад өвөөг нь авч ирснээ алаад цусыг нь бас авснаа. Кундуныг хоригоос суллана. Гэхдээ тэр Кундун биш, Кундуны биед орсон Секнум. Тэрэнд мөрөө мөргөөд одоогийн эзэнт гүрний хаан мөрөө эмх замбраагүй эзэнтэй мэдчилж байна. Хэдий та төгс төлөвтэй биш байгаач миний чин сэтгэлийг бодож үзээрэй. Энэ худал хуурмгаар дүүрсэн ертөнцийг өмнө самун цэвэр ариунаар захирах хэрэгтэй. Чи хичээжээ хүмүүн тэгсэн зүгээр гарын салаад унцдаг. Этрамус шидэлт нь намайг бүтэмжилсэн болохоор миний би ялзарсан цогцос болчихож би юм бие удаан хадгалж чадахгүй гэж бодож байна. Мөрөө өдийг хүртэл Еваныг бэлтгэж Секнумын замбраагүй хүчийг өгж байсан шалтгаан нь Еваныг Секнумын шин бие болгохын тулд хариуд нь юу авах вэ гэвэл үрд мөхийн амьдрал юм. Тэгээд Секнум Еваны биеийг авах гэж байтал гэнэт Кундун оюун санаагаа хальт авснаа. Еван үүнийг санаж ав. Хүн харанхуйд хүрч чадхын хэрээр гэрлийг олж чадна. Тиймээс хүн төрлөخت нь өчигдрөөсөө сайн хүн болох ёстой байдаг юм. Энэ үеэр гадна талд тэднийг хамгаалж байсан цэргүүд рүү нэрөө солир шиг л дайцж орно. Харин Секнум Еваны биеийг аль хэдийн авчихсан. Үнэхээр төгс бие байна. Залуухан, уян хатан хүчтэй, төсөөлж байсаас хамаагүй илүү байна. Еван болохоор Секнумын бүтээсэн хуурамч ертөнцөд орцсон. Юу ч санахгүй байхад Террасо ирээд шууд л үнсээ давна. Буцаад үүдэнд очоод манай хэд хэдэн цагийн турш байлцсан ч үүдэнд нь хүрч чаддаггүй. Тэгсэн хажуунаас нь бусдаасаа өөр төвчний мангас гарч ирээд Неро руу дайрсан. Неро гайхаж энэ юу нэг хүч вэ? Кайпис Кадио хоёрын хүч чадалтай харьцуулахгүй их байна. Гээд яг эвгүй дайрт орж ирэх гэж байсан. Онгор багш шилжүүлэгч дээрээ Нерог аварна. Мөн онгор багштай хамт нууц холбооны айрам хамт ирсэн байдаг. Эм ангас өмнө Эртний Норягийн хаан байсан. Нэрийг нь Лугал гэдэг. Хаан болсон цорын ганц эльф юм. Тэр хүч чадлынхаа оргилд хүрснийхаа дараа бардам зангаасаа болж бурхад болон эльфүүд хоёуланд нь харагдсан. Дараа нь Нерод онгор багш өөрийн хамгийн хурдан нисдэг лугаа өгөөд дотгошоо явуулна. Үлдсэн онгор багш Лугалтай тулгалтаар үлдэнэ. Секнум эзэнтэй би нэг юм асууя. Эмх самбраагүй байдлын санамартан гэж юу юм? Яагаад бурхан тэдний төлөө залбирдаггүй хүний бодлыг уншиж чаддаггүй юм бэ? Гин тэгээд өмнө Этрамусын ашиглаж байсан нүрхэнд оруулснаа. Ийм энгийн үрхэнд орж байгаа юм чинь та бүхнийг чадагч биш. Та нарийгч бас хэн нэгэн бүтээсэн гэд Секнум Лугард хоёрт хэлнэ. Гадна тулалдаж байсан онгор багш
Өөрийн чадах бүх шидээ ашигласан ч нөгөөх нь бүх шидээг нь амархан устгаад байдаг. Бүр баахан зэрэгээ алдна. Неро чаныг даваад отгошоо орцсон. Мөрөөнд хорон санаат бурхан Секнумыг завчиж байсан. Тэмэргүй хүчтэй нэг нь тулааныг аль болох хурдан дуусгах хэрэгтэй гэж бодоод явж байсан. Дээрээс нь мөрийн гараад ирнэ. Гэхдээ Неро урдаас нь дайрсан ч Нерогийн сэлэм хугарчдаг. Нэг сэрэт харсан. Мөрөө Нерогийн хамаг цусыг нь гаргацсан. Ард нь ч бас маш олон хүнийг барьсан байдаг. Тэгээд энэ олон хүний цусаар Лугардыг дуутаж 3 хувааж 2-ыг нь Секнумын нүд рүү хийн. Мөрөө та нар бол миний бүтээсэн ажил. Эван бол Секнумын нэг хэсэг болох тавг. Чи бол Лугардын нэг хэсэг болох тавг. Мөн би тэр тавгыг удирдах талаар олж мэдсэн гэд үлдсэн нэг Лугардын хэсгийг Нерогийн биед оруулна. Мөрөө нь яаж Лугард Секнум хоёрыг удирдах аргыг сурсан бэ гэвэл тэр Секнумыг тавчих үеэр орчлон ертөнцийг бүтээсэн цорын ганц оршихуй дээр ирсэн. Тэгэхээр чи байжээ цаг хугацааг захирдаг цорын ганц оршихуй. Архитект би чамайг харж байна. Тэгэхээр чи Лугард болон Секнумын ертөнцийг хүсэж байгаа байх нь. Миний сэтгэл хөдлөлийг унших нь чиний хувьд энгийн зүйл байх. Би бурхадгүй ертөнцийг хүсэж байна. Сайн болон хорон муу, амьдрал болон үхэл, хүчрэг болон сул дорой байдал, энэ утгагүй харьцуулалт хийдэг дэлхийг үзен ядаж байна. Бүх зүйл эргээд байрандаа ордог. Энэ хиймэл ертөнцийг үзен ядаж байна. Яагаад би чиний хүсэлд хөндлөнгөөс оролцох ёстой гэж Секнум болон Лугард өөрийгөө бүтээсэн оршихуунуудын ноён санааг илүү өндөр түвшинд бүтээсэн нэг төрлийн шид юм. Тэгээд та нар энэ бүтээсэн зүйлээ устгахыг хүсэж байна гэж хэлээд байна уу? Тийм ээ. Чи өөрийгөө бүтээсэн оршихуунуудын төлөөлөгч мөн үү? Би бол өөрийгөө бүтээсэн оршихуунуудын хамгийн хүчрэг зоригтой нэг нь. Ингэснээр архитект мөрөөнд Лугард Секнум хоёрыг өөрийнхөө хүслээр тамгалж захирах нууцыг өгсөн. Неро Лугардын бүтээсэн ертөнцид байхад Лугард тэгэхээр эцэст нь ийм байдалд хүрэх гэж Лугард хэлсэнтэй. Та хүртэл мөрөөнийг зогсоож чадахгүй гэж үү? Бид ч бас та нартай адил цаг хугацааг захирч чадахгүй оршихуунууд. Мөрөө нь өөрийгөө бүтээсэн оршихуунуудын мөн чанарыг олох цаг хугацааны л асуудал байсан. Лугард Секнум хоёр хүмүүсийг бүтээсэн биш харин архитект хүмүүсийг төрүүлсэн. Дараа нь элбүүд хүний хүслээс бүтээгдсэн. Гэвч гэрэлт заавал сүүдэр гарч ирдэгтэй адилаар тэнцвэрийг хадгалахын тулд мангасууд бүтээгдсэн. Нөгөө талд Эван Терасо гэж жинхэнэ Терасо биш гэдгийг анзаарсан Секнум гарч ирнэ. Энэ дэлхийд гарал үүслийн дайн эхлэхэд дэлхий цусаар бүрхэгдсэн. Тэрхүү цусан далайгаас үр дүн байгаагүй хүсэл төрсөн. Өөрийгөө бүтээсэн оршихуунуудтай нэгдэх хүсэл, мөн төгс бус байдалд туслах ямар нэгэн давмгаалсан оршихуй бий болгох хүсэл. Өөрөөр хэлбэл Секнум Лугард хоёр хүмүүсийн хүслээс бүтсэн. Гэхдээ тэр үеэс 10,000 жилийн дараа Секнум Лугард хоёрыг аав ээжээ гэж дуудах болсон. Тийм болохоор л энэ хоёр хүмүүсийг өөрсдийн бүтээл гэж үзэх болсон. Гэвч мөрөө нь одноо тэдний оршин тогтнолыг хүсгээ байсан. Тэр шин гарал үүслийг хүсэж байгаа. Лугард ч бас энэ хүсэлтэй санаал нэг байдаг. Тийм болохоор Нерод өөрийг нь ал гэж хэлнэ. Хэрв Лугард үхэх юм бол энэ ертөнцид манай гэж үгүй болно. Мөн Секнумч бас устна. Лугардыг устгасан Неро архитект дээр ирнэ. Тэгэхээр та байжээ бидний жинхэнэ бүтээгч. Би чамайг харж байна. Чи хамгийн том хүслээ биелүүлэх гэж биш харин асуулттай ирж. Бид сайн сайхны төлөө бүтээгдсэн юм уу? Эсвэл хорон муугийн төлөө бүтээгдсэн юм уу? Та нар 50 муу, 51 сайн. Неро мөрөөний хийсэн хоригоос гарч ирнэ. Лугард чи яаж гарч ирсэн юм? Бурхтууд өгсөн. Би Неро байна гэсэн мөрөөний нэгээд миний мөрөөдөл эцэст нь биеллээ. Архитектийн жинхэнэ үр удам дахин энэ ертөнцийн жинхэнэ эзэн боллоо. Бас би тэр үр удмуудын дундаас хамгийн хүчтэй гэд дайрсан мана байхгүй штэ. Гэхдээ манагүйч мөрөө Нерогоос том биетэйгээ ашиглаад дарж аваад цохилдож эхэлнэ. Гадан байсан хэд маанч манаагүй болсон болохоор гарт таарсан зэвсгүүдээрээ тулалдаж эхэлнэ. Гэсэн ч магсуудын тоо босгочдын найрамаас хамаагүй их болохоор хэцүүдэж байсан Норио, Арука мөн Карагийн цэргүүд нэмэлт хүч болж ирнэ. Бас ханыг хамгаалж байсан эзэн хааны цэргүүд ямар нэгэн зүйл буруу байна. Бүгд Секнумын магсууд руу дайр. Хэзээ бид тэдэнтэй нэг тал байсан юм гэд магсуудыг хоёр талаас нь алж эхэлнэ. Неро яг даруулаад алуулах гэж байхад Эван хурж ирээд цаг хожиж өгсөн. Энэ ертөнц хичнээн их жигшүүртэй муухай байсан ч миний хажууд найзууд хайртай хүмүүс минь байна. Анакраша чи яаж манай ашиглаад байгаа юм? Тэр ганц л зүйлийг энд үлдээн гэж хэлсэн. Хэдий бүх зүйл сүрж бүх зүйл алга болсон мэт санагдаж байж болох ч та нар нэг хүн шиг урагшилж болно гэсэн. 2 жилийн дараа Тарек ганцаархнаа. Ариун энэ гайхалтай тэнгэрийг хараач чиний золиосоор аврагдсан юм шүү. Терасо Норогийн хатан болсон. Бас Эван Шай буюу эзэн хаан болсон. Эван Ягас миний бие та нарт тушааж байна. Одооноос боолчлол гэж байхгүй. Харин Неро дээр Өнөр багш Лунадалыг авч ирнэ. Ингээд энэ манхуу маань дууслаа.
Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа.